Эрхэм үзэгчдийнхээ энэ үдшийн амар амгалан айлтгая. За өнөөдөр сайн нэвтрүүлгийн маань хойморт Монголын ирээдүй болсон иргэдийгээ баг балчраас нь сургаж хүмүүжүүлж байгаа боловсролын салбарын бодлогыг тодорхойлж байгаа эрхмүүд нэвтрүүлгийн маань одоо үзэгчдийн суудалд хүрэлцэн ирсэн байна. Та бүхнийг нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Яг харахгүй хүн бол ээж аавтайгаа нэг ерөөлөөр учирдаг. Багштайгаа бас нэгэн сайхан гайхамшигтай ерөөлөөр учирдаг гэж миний хувьд боддог. Бүгдээрээ эрхэм хүндтэй зочноо угтаа авъя. Нийслэлийн Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Сэн цүрэнгийн инх туяа. За баярлалаа. Таныг нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд таны бодол нөрж байна зугаарай. Сайхан үйлчж гин үү? Сайхан үйлчж байна. Намайг хүндэтгэж энэ сайхан нэвтрүүлгийн хойморт ингэж урин залж оролцуулж байгаа танаа хамт олонд танд маш их баярлалаа. За. Яг харахгүй сайн нэвтрүүлэгт маань Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан байгууллагын одоо удирдлагууд нэвтрүүлэгт маань аль биесээр хүсэл тавьсан. За бидний дундаас энэ салбарт өөрийнхөө амьдралын ихэнх цаг хугацааг үнэхээр чин сэтгэлээсээ зориулан ажилласан ийм эрхэм маань гавьяаны амралтандаа гарах гэж байна. Тэгээд энэ бол хүний амьдралд бол нэг талаар их баяр жаргалтай ирнэ. Жижигхэн тэр донд нэг тийм гонигтай ч юм шиг те хамт олноосоо тэгээ нөгөө хайртай бяцхан хүүхдүүдээсээ ингээд нэг холдохоор тийм байдаг. Энэ торгон мөчийг бид нар амьдралд нэг сайхан дурсамж үлдээмээр байна гэсэн хүсэлт тавьсан юм аа. Тэгэхээр яг аргагүй нэвтрүүлгийнхаа ихэнд үүнийг би бол хүндэтгэ хэлэх нь зүйтэй ах. За нөгөө талаар би тантай ярилцахаар одоо бэлтгэж байхдаа би үнэхээр л энэ салбарт өөрийгөө зориулсан хүн юм да гэж ойлгож байлаа. Тэгээ сайн нэвтрүүлгийн маань энэ дугаарт энэ түүх бүгдээрээ одоо өөрөөр хэлбэл инх туяа гэдэг хүний хүн түүх ингээ бүтнээрээ бий болно гэдэгт найдаж байна. За мэдээж албаны хүнтэй эхлээд шууд ажил яриад эхлэе гэж бодож байна. Бид нар боловсролын салбар гэхээр ерөнхийдөө нэг ерөнхий боловсролын сургуулиар мэдээд идэх юм л да. А гэтэл сургуулийн өмнөх боловсрол буюу өөрөөр хэлбэл яг Монгол хүнийг бий болгох юм чухал талбар жоох орхигдоод идэх юм шиг байна. Таны хувьд энэ талбарт олон жил бас яг бодлого боловсруулагчдад бодит судалгааг яг нөхцөл байдал ямар байгааг гаргаж өгдөг. За бодлогыг хэрэгжүүлдэг шатнд ажиллаж байгаа хүний хувьд өнөөдөр бид ер нь яг ямар бодлогоор явж байна гэдгийг тэр талаар хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь яг бага насны хүүхдийн хөгжил бол хүний амьдралын ер нь суурь тавигдаж байна гэж одоо үздэг. Цаашдаа амьдралаа хэрхэн яаж зөв удирдах чиглүүлж авч явах вэ гэдэг одоо суурь үе нь одоо яг цэцэрлэгийн сургуулийн өмнөх насанд байдгаа гэдгийг олон эрдэмтэд одоо судалгаагаар нотлоод энэ судалгаан дээр үндэслээд манай Монгол улс ч гэсэн хүүхэд бүрийг одоо сургуульд заавал одоо бэлтгэж сургуулийн өмнөх боловсролд хамруулж иж одоо сургуульд элсүүлнэ гэд ингээд одоо хууль дүрмэндээ ингээд тогтоогоод бид нэр одоо ажилдаа одоо хэрэгжүүлээд явж байна. Яг бага насны хүүхдэд одоо зөвхөн цэцэрлэгт хамруулахаас гадна яг одоо хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшөл, одоо асаргаа, хамгаалал бүх чиглэлд нь одоо цогцоор нь бодлогоо чиглүүлээд яг одоо хүүхэд бүрийг 5 настай хүүхэд бүрийг одоо цэцэрлэгт хамруулах болж өгвөл одоо 2-оос 5 насны бүх хүүхдүүдийг одоо цэцэрлэгт бүрэн хамруулахыг одоо зорилгоо болгоод ажиллаад явж байна. Манай Монгол улсын хувьд бол. За мэдээж ярилцлага маань ингээ өөрөө бас хэсэг сэдвт хуваарлагдсан байгаа. Тэгээд нэгэнт ажил яриад бодлого яриад эхэлснийх тантай бас хамтдаа энэ сэдвээр ярилцах нэгэн эрхмийг нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт өрий гэж бодож байна. Тэгээ сайн нэвтрүүлэг маань нэг өөрийн тийм онцлог байдаг. Зочиндоо зориулсан гинтийн зочин урдгаа. Ер нь тийм тааварлж ирсэн үү? Хин ирэх бол гээд. Үгүй юу? Сайн нэвтрүүлгийн урилгаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн захирал за таны энэ салбарт хамтран зүтгэгч Үлзий төгс хүрэлцэн ирсэн байна.
Баярлалаа. Баярлалаа. За, урилгын маань хүлээн авсан танд баярлалаа. Энэ сууд тавиад гурлаа яриагаа өргөжлөө. Өстө гинтийн зочин байна. Үү гэж шүү дээ. Энэ олон хүүхнүүдийг За бидний ярилцлаган дээр эрхэм хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байна. Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн захирал. За үлзий төгс хүрэлцэн ирсэн байна. За зочинтой маань боловсролын салбарт олон жил хамтран ажилласан. Хамт олон нь надад таныг зөвлөсөн. Мэдээж энэ хүн бол нүдэ олсон зочин болно гэдэг. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За урилга хөргүүлэхэд за одоо яах вүлээ гэж бодов. Өөр хуулиар бас байхгүй болов гэсэн бодлоо байсан. Тэгээд ер нь бол бас сайхан санагдсан. Тэгээд боловсролоо дэвшлүүлэхээр бас боловсролын удирдлагын магистрт суралцсан. Тэгэхэд инкцээ маань нэг ангид бүрэлдэхүүнд нэг анги. Оюутны ширээний найзууд юм тийм магистрийн нэг анги гэсэн үг. Тэгж анх бол яг нэр усаа мэдэлцчихлээ. Тэгээд дараа нь 2011 оны 2 сард би боловсролын хэлтсэд мэргэжилтнээр орсон. Тэгээ яг тэр онд бас инкцээ мэргэжилтнээр орж ирээд 8 сард тий. Тэгэхэд яг анх орж ирэхэд нь цэцэрлэгийн арга зүйч хийж байгааг нь бол мэдчихэж байгаа. Тэгсэн хэрнээ хэлтэст мэргэжилтнээр орж иж байгааг нь мэдээгүй учраас за нэг албаны ажиллаар л орж ирж энэ да хэлтсээрээ орж ирж энэ да л гэж бодож ирсэн. Ангиж авъяга гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгсэн яг ингээд тохоо зэрэгцээд нэг өрөөнд 5 мэргэжилтэн суудаг. Тэгээ нэг үтгэнээ одоо ингээд 10 жилийн туршид хамтдаа нэг өрөөнд ингээд нэг зорилго чиглэлийн төлөө ажилласан байна. Ийм цаг хугацаа өнгөрөөсөн. За мэдээж нэвтрүүлгийн маань зочид өөрийнхөө салбарын тухай хөгжлийнхэн төлөө бол яриад байдаг. Гэтэл өөрөө тэр салбарт чухам юу хийж бүтээсэн, ямар хувь нэмэр оруулснаа зочид маань ярьдаг юм л да. Тийм учраас бид нар энэ хүн түүхийг өгүүлэхдээ одоо түүний энэ оролцоо, хувь нэмрийг үнэлж өгөх зочдыг урьдгийн онцолж. Тэгэхээр мэдээж таныг энд урьхтаа бас үүрэгтэйгээр урьсан байх нь шүү дээ. Таны энэ салбарт бас хамтран зүтгэж байсан одоо энэ инкчиа гэдэг хүн боловсролын салбар тий өөрөөр хэлбэл одоо сургуулийн өмнөх боловсролын талбарт ямар хувь нэмэр оруулсан хүн байдгийм бэ гэдгийг та бас онцолж хэлээч. Ер нь сургуулийн өмнөх боловсролын цаг хугацаа гэдэг бол тухайн хүнийг одоо хүн болгох хамгийн чухал суурийг нь суулгаж өгдөг ийм хамгийн нарийн нандин уур ухааныг зарцуулах ийм сайхан ажил алба байдаг. Тэр дундаа манай Баянзүрх дүүргийн хувьд бол аймаг дүүргүүд дотроо бол хамгийн хамрагталт ихтэй нэг жолонтой ийм ажил. Тэгсэн хэрнээ хариуцсан хүн нэг альч дүүрэгт адилхан нэг л мэргэжилтэн байдаг бол ялгаа нь болохоор нэгж байгууллагын тоо хамрагталт хүүхдүүдийн тоо бол асар их зөрүүтэй байдгаараа манай дүүрэг бол ялгаатай байдаг. Тэр дундаа одоо би ингээд энэ олон сайхан эрхлэгч нар маань яг байж байна. Манай Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нарын нэг онцлог байгаа. Манай сургуулийн захирлуудын хувьд тэр энэ хүмүүсийн маань нэг онцлог бол нэг зорилгын төлөө одоо ингээд урдаа зорилго тавьсан бол тэрнийхээ төлөө ёстой яаж ингэж гар нийлдэг юм бол яаж сэтгэл нийлдэг юм бол яаж ингэж итгэл хүлээж чадж байна гэж гайхшруулдаг ийм сайхан хамт олон байхгүй манай цэцэрлэгийн эрхлэгч нар байна. Тэгээд энэ эрхлэгчнэрийн маань цаана мэдээж цэцэрлэг бүтэн байгууллагууд байж байгаа. За энэ сайхан одоо ийм амжилтанд хүрч ажиллахад бол хамгийн гол зангидагч хүн нь бол манай инкцээ мэргэжилтэн байж байгаа. Энэ хүний уур ухаан, арга барил, мэргэжлийн ур чадвар бол энэ дээр бол шууд бодиттойгоор харагдаж байгаа байхгүй. Жишээ нь одоо бас нэг 10 жилийн өмнө байх сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын Азийн форум гэж хэлжсэн тийм форум гэдэг олон улсын форум гэж хэлжсэн. Тэгэхэд манай цэцэрлэгийн эрхлэгчнэр бол одоо эрхлэгчнэр байна, арга зүйчнэр, багш нар байна, зөндөө хүмүүс байгаа. Өстой эрвэхээрээ гэдэг шиг ингэж бэлтгэл ажиллаа маш сайн хангасны үр дүнд тэр форум бол маш сайхан дараа нь үр дүн сайтай ард нь өгөөж маш баянтай ийм гоё ажил болсон байхгүй юу. Энэ форумыг явсны дараа манай дүүргийн бүх сургуулиуд, бүх цэцэрлэгүүд гадаад харилцаагаа өргөжүүлж чадсан. Цаашлаад нэг сургалтын орчноо өөрчлөх, тэгээд сургалтын чанараа сайжруулахад бол олон үр өгөөж өгсөн ийм сайхан форумыг зохион байгуулахад бол манай цэцэрлэгийн хамт олон маань маш сайхан зохион байгуулж чадхад
голлон үүрэг гүйцэтгэсэн хүн маань бол манай инхч яах юм. Тэгээ яг нүдэн дээр ингээд бүх үйл явдлууд бэлтгэл ажлууд бол ингээд явагдаад байгаа байхгүй юу. Тэр чинь олон өдрийн ажил болж байгаа шүү дээ. Тэр форум бол үнэхээр түүхэн үйл явдал болсон гэж би боддог. Тэрнээс бол хойш бол одоо ер нь манай цэцэрлэгийнхэн ялангуяа хоорондоо нэгтарсан байдал нь бусад ажлуудад маш сайнаар нөлөөлдөг. Гэвчлэнгийн ингээд яриуд зөндөө гоё жишээнүүд байгаа. За мэдээж дүүргийнхаа одоо бүх цэцэрлэгийн эрхлэгч нарыг, арга зүйч нарыг нэгтгэж нэг зорилго бүгдээр л мэдээж хүүхдийн төлөө, хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих чиглэлээр одоо зорилгоор ажиллаж байгаа. Таны нэгтгэдэг торгон ухаан нь юу вэ? Өөрийгөө яаж ойлгуулж байна? За ер нь миний ур ухаан гэж нэг дөрвтэй юм байхгүй хаа. Манай хамт олонний ийм сайхан ирч хүч одоо санаачлага итвэх оролцоо байдаг. Тэгэхээр одоо бид нэг юмыг хийн гэд зорилгоо болгоод авсан бол тэрнийхээ ард гарч чадахын төлөө л одоо бүх хүн өөрснөө дайчлаад ажлаа хуваарлж аваад төлөвлөөд ингээл ард нь гардаг ийм сайхан нэг юутай тогтцсон тийм жаягтай ийм л хүчтэй хамт олон байгаа. Үлзий төгсөөсөө бас айгүй сайхан чанарын явуудыг бас суралцж исэн. Мэдэхгүй юм хоёулаа асуун. Намайг бодвол бас энэ Баян зүрх дүүрэгт бас нэлийн насан туршийн боловсролын төвд бас нэлийн олон жил ажилласан ийм туршлагатай байсан. Тэгээд энэ хамт олонд бид нар бол их олон нэгжтэй ажилдаг. Боловч цөөхөн бүрэлдэхүүнтэй бүтэц оронтойтой ерөөсө тавуулахнаа л ажилдаг байсан. Тэр үед одоо ажиллаж байсан Отгон жаргал дарга, за Ганбаатар Алтан туяа гэдэг одоо мундаг мэрэгчлэтнүүд байсан. Маш чадварлаг олон жил боловсролын салбарт ажилласан ийм сайхан багш нар бол хамтран ажиллаж исэн. Тэгэхээр манай Үлзий төгсийн хамгийн гол юу бол одоо шудраг яг юмны голыг олоод хилчдэг зарчимтай. Эсвэл нэг гэр хүний ноён ухаанаар тусдын болол чиглүүлэг өгөөл ингээл хамтраад ажилладаг гэсэн да. За баярлалаа. Тэгэхээр та хоёрын маань хувьд мэдээж олон жил хамтарч ажиллахдаа ингээл биендээ ингээл талархлын үг бол хизээч хэлж байгаа үггүй байх гэж бодож байна. Тийм тэгээд ингэж онцолж үнэлж хэлэх үгсийг хэлүүлсэндээ баяртай байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань энэ хэсгийн зочин болсон Үлзий төгс багш маань ганцаараа ирээгүй. Тийм үү. За тэгэхээр сайн нэвтрүүлгийн маань энэ хэсэгт зочинд маань бас хүндэтгэл үзүүлэхээр эрхэм хүндтэй зочид хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бүр Баян зүрх дүүргээс халиагараа явчлаа. Нийслэлийн 9 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын мэрэгчлэтнүүд хүрэлцэн ирсэн байна. Ямар гоё юм бэ? За сайн нэвтрүүлэх юм байна. Юу өгөөд байна тэр. За сайн нэвтрүүлгийн маань урилгаар одоо мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаа. Та бүхний хувьд бол бас манлайлагч энэ сайхан бүсгүйд хүндэтгэл илэрхийлэх хүрэлцэн ирсэн цаг зав гаргасан та бүхэндээ баярлалаа. За тэгээд зочинд маань хандаж гоё сэтгэлийн үг хэлхийг урьж байна. Бид нар бол одоо өнөөдөр ингээд хамтарч олон жил ажиллаа. Инхтэй мэрэгчлэнтэйгээ бол үнэхээр сайхан байсан, түшигтэй байсан. Үнэхээр одоо мэрэгжлийн мэдлэг, ур чадвар, төрийн албаны одоо үнэхээр тийм мэрэгсэн мэрэгчлэлтэн гэж миний хувьд боддгоо. Тэгээд найздаа цаашдынх нь ажилд амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За. Зочин маань бас гоё үг хэлэх бах тий. За үнэхээр их баярлалаа. Тэгээд би одоо 2001 онд хөдөөнөөс Сэлэнг аймгаас Улаанбаатар хотод одоо орж ирсэн.
10 жил одоо цэцэрлэгт ажиллаад яг сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэрэгжилтнээр 2011 онд томилогдсон нэг шугамд одоо сургуулийн өмнөх боловсролын төлөө одоо хамтран одоо зүтгэж ажиллаж исэн. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэнд нь ажлын амжилтыг хүсье өрөөё. За, маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. За, тэгэхээр мэдээж таны мэрэгчлээ сонгож ийсэн. За, мөн дээрэс нь Нутаг ус хаануу те түрүүн бас онцолж хэлгээ Сэлэнгийнх юм байна, Зөв хараагийнх юм байна. Тэгээ ижээ аавынхаа тухай гэдэг өөрөөр хэлбэл Инх Туяа гэдэг хүний үүсгэл гарлын тухай бас яриагаа өргөжлүүлье. За баярлалаа. За би бол Сэлэнг аймгийн одоо хуучнаар бол Зөв хараа, одоогор бол Мандал сумын одоо иргэн. Одоо миний аав ээж бас яг энэ нутгийн хүмүүс байдаг. Цэнцэрэн гэдэг одоо автиврын жолооч хийдэг ийм хүн байсан. Миний ээж Дулмаа гэж аж үйлдвэрийн салбарт, үйлчилгээний салбарт одоо нэгтлэн ярав мэрэгчлээ ийм хүн одоо байсан. За би бол айлын одоо 3 дахь хүүхэд, 2 сайхан ахтай. Ер нь 10 дугаар ангиад төгсөөл би багш мэрэгжлийг сонгоод Зөв хараа хотын одоо 16 дугаар цэцэрлэгт 4 жил багш хийсэн. Тэгээд ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар шилжиж ажилласан. Тэгээд сургуульд ер нь би бараг 10 жил ингээд бас багш хийсэн. Нийтдээ энэ сургуулийн өмнөх боловсролдоо бол нэг 31 жил орчим ажиллаж байна да. Дунд нь нэг 10 жилиг бол ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласан байна. Өөрөө бас цэцэрлэгийн багшаар тэгээ бага ангийн хүүхдүүдтэй ажилд сурсан учраас одоо энэ эрхлэгч нарынхаа, арга зүйч нарынхаа тий багш нарынхаа ажлын талбар ямар хүнд хэцүү тий бас ад жаргалтай сайхан зүйл нь юу байдгүй бүх зовлон жаргалыг мэдэрдэг баг тий. Бүгдийн сайхан мэдэрч байгаа. Тэгээд ер нь яг цэцэрлэгийн багш бол ер нь сэтгэл байхад л хийж болдог ажил. Яг л тэр хүний сайхан үрсийг одоо итгэж найдаад эцэг их нь одоо багшид өглөө сайхан энийгээд угтаад авчираад өгж байгаа тэр сайхан сэтгэлийг одоо даагаад ажиллана гэдэг бол маш их хариуцлагатай ийм сайхан нэр хүндтэй гэхдээ бас хариуцлагын хажуугаар одоо маш хэцүү одоо хүүхдүүдийг орхиод би одоо нэг ажил амжуулаад ангиасаа гараад ажил амжуулчих гэх ирэх байхгүй ийм л одоо хариуцлагатай их нарийн чимэглүүр их нандин ажил юм аа л гэж ингэж боддог. Тэгэхэд энэ мэргэжлэр маш их бахархаж байгаа. Би одоо 40 эдэн жил ажиллахдаа ер нь хүүхдийн төлөө л ажиллаж исэн юм байна гэж ингэж бодож байна. Энэ салбарынхаа багаас нь эхлээд яг өндөр түвшинд нь хүртэл ажилласан учраас бүх зовлон жаргалыг мэдж байна. Тэгээд чин сэтгэлээсээ хандна гэдэг чинь таны нөгөө түрүү нэгтгэх гол хатуу ухаан юм шүү. За таны хувьд гэр бүлийнхаа хувьд за мэдээж найз нөхөд дундаа чухамхи юм бэ гэдэг хэсэг эхэлж байна. Тэгээ хоёлаа дэлгэцэн хэд ором үзэгчтэйгээ хамт анхаарлаа хандвал хэдэх вэ? За та сууж байгаарай. Сайн өөнийхээ за ингээд 1974 онд анх сургуульд ороод 84 он төгслөө ангийн охин маань анги дотор бас нэг эвтэйхийн нэг хэдэн найзууд бас охтууд байдаг шүү дээ. Тэгээд тэдний маань нэг тэгээ одоо бид 5 бол 6 байсан нэг маань сүйд болоод одоо 5 найз. Тэгээ тэр цагаас хойш найз нөхөд жаргал зовлонгоо хуваалцдаг тийм сайхан найз нөхдүүд байна. Сайн байна уу? Ихээгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Дурсамж гэвэл зөндөө олон дурсамжууд байна. Тэгээд багасаа ахуулаад одоо ингээд би 40 гартлаа гэтлээ. Би 4 хүүхэдтэй. Гэтэл миний 4 хүүхэдэд энэ боловсрал гэдэг энэ одоо Монгол улсыг түүжүүлж байгаа энэ том салбарын игнэнд өөрөө ингээд дэргүүлж явж байгаа учраас одоо тэр утгаараа манай хүүхдүүдийн боловсрал айгүй нөлөөлдөг байхгүй юу. Тэгээд багасаа бид нарт айгүй сонин гой юм ярьж өгдөг байсан. Хүүхэд наснда бид чинь хөвгүүд айгүй их захиа өгнө. Тэгээд нөгөөдхийгээ барьж гүйж очиод одоо энэ эмнэлгийн
шарын тасгийн эмнэлгийн цонхон дээр бид нар уншаал хөхрөлдөж, инээлдэж, шоолдож байснаа айгуу сайн сандаг. Бүр ойрхон гэвэл одоо аюу цэвэрч бүр арай л дэндүүн юм ба цэвэрч тэр нь одоогоороо биднэрт яг байдаг. Одоо манай хүүхдүүдэд ч гэсэн юм бол тэр цэвэрч юм ба тууштай. Тэгээд орохоор ингээд нэг юм хүнийг нэг аюу гоё хүлээж авдаг. Өө ингээд бүр нэг амар удаа уулзаагүй юм шиг ингээд бүр аюу гоё тийм дотноор хүлээж авдаг. Яг л нэг тийм л халуун татна. Бид нар шиг одоо ингээд нөгөө сэвэд авахгүй аюу юм одоо нөгөө хундаам сайн тавигдсан гэдэг шиг л тийм нягт ням бай. Одоо ч гэсэн ерөөсөө бүр айгүй тийм ямар ч тохиолдолд бид нарт дандаа ингээ хэдий хэлэхгүй ч гэсэн дандаа ингээ биеэрээ үлгэр дуурайл үзүүлж идэг. Одоо бүр ингээд байгаа байдал, төрөх, зан чанар нь ерөөсөө л яг илхэн харагдчихийдэг. Яг тулгамдаад орж ирэхгүй. Гэхдээ ер нь бол яг манай их ч ингээд юмд айгүй үнэн чандаарай. Тийм нэг тийм тууштай нэг тийм байдлыг л айгүй хэлж өгдөг байсан. Би ч одоо тэгээд инхийг хэлэх үг маань багтахал багталтаа. Баярлах ч одоо бүр хамгийн түрүүнд л гүйж ирж идэг, жаргалж байсан, зовлонч байсан, гүйж л ирж идэг. Тэгээд тэрэнд нь бид нар чинь бүр сурцсан. Байх л ёстой. Энэ хэдэн найз маань ирэх л ёстой юм шиг. Тэгэхээр ирээд ороод гарахад л зүгээр л баярлж идэг. За ихээгчтэй зөндөө их баяр хүргэе. Энэ одоо Монгол улсыг түүчилж байгаа боловсролын салбарт зөндөө олон хөдөлмөрөөж гэсэн төрдөө өмлүүлж ах トゥ хамаатан садан найз нөхөд бүх шавнараараа бахархуулаад аав ээжийнхаа нэрийг өндөрт өргөөд сайнаар дурсагдж байгаад нь зөндөө их баярлж байна. Би ч гэсэн ихчийнхээ адил үлгэрлэл аваад бас энэ эмнэлгийнхаа салбартаа бас тууштай ажиллаж байгаа. Тэгээ ихчтэй урт наслаж удаан жаргаж юу сансан 9 цагаан хүслэн билээд 9 үеэрээ жаргаж яваарай гэж өрөөе да. Дандаа одоо сайхан мэдээ сонсгодог миний найз анги хамт олон найз нөхдөөрөө тэгээд аз жаргал эрүүл энх сайхан бүхнийг чамдаа хүсье. За таны тухай сэтгэлээ хуваалцсан хүмүүсийн үг танд хэрхэн нөлөөлж байна? Сэтгэлээ хуваалцсан уу? Маань шиг сэтгэл хөдлөж байна. Би ингээд хоёр сайхан ахтай. Миний одоо том ахын охин одоо том охин нь од гэрэлгээд одоо эмнэлгийн салбарт ингээд ажиллаж байгаа. Миний хоёр ах бол сайхан залуугаараа ингээд бурхны оронд заларсан учраас би одоо үр хүүхдүүдэд нь бас одоо нэмэр тос болох юмсан ингэж одоо ойр татн явж идэг. Тэгээд одоо дүүдээ баярлалаа. Түүгийнхээ хараас л холсонгүй дээ. За тэгээд манай найз цолмон гэдэг манай багын найз бид нар бол өстой 1-р ангиас 10-р анги төгслөө ингээд сайхан одоо найзлсан. Одоо хүртэл ингээд найзлдаг өстой гарын 5 хуруу шиг ийм 5 сайхан найз хүүхнүүд байдаг. Тэгээд бид нэр байнгын уулзаж чадахгүй ч гэсэн ингээд сайхан холбоотой бие биендээ тустай аль болохоор тустай дэмтэй хэрэг болохоор би биенлүүгээ за тийм ажил ялаа шүү энэ дээр ямар тусцаа байна гэж би биенлүү ингээд холбоо барьдгийг. Тэгээд найзтай бас их баярлалаа. Дүүдээ бас их баярлалаа. Ажилд амжилт сайн сайхан бүхнийг одоо хүсэн өрөөё. Түрүүн тэгээд нөгөө хөвгүүд их захиа өгдөг. Тэгээд захиагийн нууцаар нэг барилгад очиж уншдаг гэсэн. Ингээд нэг юу ярьж дээ. Бид нэр ямар их инээдэг байсан юм бэ? Тэр үед өстой бид нэр айгүй хичээлээ тараал бүгдээрээ яг тавуулаа ингээл гэрлүүгээ харих замдаа алхаал явж байхдаа инээлтэй л идэг байсан. Одоо бодоход одоо ямар их инээдэг байсан юм бэ гэж яриан дуусгүй. Тэгээ гэртээ очичоод эргээл буцаал оройн бас ингээл
тавуулаа бөөгнөрөөл за плетэ боловсруулна. Тэр үед бид нөгөө плет боловсруулж шалгалт өгдөг байсан. Плетэ боловсруулна, плетэ уншина гэл өстө тавуулаа нийлээл хэсэг тал тийшгээ уулын дов толгоон дээр ингэж салд сууж хичээлээ жоохон уншижсэнаад буцаал нийлээл тавуулаа нийлж сууж байгаа л ахиж инээлдэж байгаа л тэгэл гэртээ авчихсан. Тийм сайхан одоо хүүхэд нас гэж тийм сайхан одоо инээд хөөрөөр л дүүрэн л байсан. Их л аз жаргалтай байж тээ. Одоо бодоход ингээд инээсэн гэж бодохоор л одоо юу яриад инээгээд ирснэ бас сайн мэддэггүй. Тэгэл инээгээд ирсэн нэг бодоход их л аз жаргалтай гоё л байсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо хүртэл бид нэр ингээд хаяа нэг жилд нэг удаа уулздаг. Тэгээд найз нартаа бүгдээрэнд нь эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Ингээд цолмгоо харсан чинь 5 найзгаа санаж, та нарыгаа маш их гоё дурсаж байна. За, баярлалаа. За, таны сэтгэл догдолсон энэ мөчт нь бас эрхэм хүндтэй зочдыг студид тавьмаар байна. Зочд нь дуустдаггүй. Зочны маань үр хүүхдүүд хүрэлцээ байна. За. Ижихээ оролцож өөрийнхөө амьдралын түүхийг нэгэн дор хайртай хүмүүстэйгээ хуваалцаж байгаа энэ нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид болсон хүүдэн, охинд нь баярлалаа. За хэн үг хэлэх үү гэж нэлээд ярилцсан байлгүй. За ижидээ хандаж гоё үг хэлээ. Өнөөдөр энэ сайхан бас нэгэн гоё дурсамжийг ингээ бүтээхээр энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа ижидээ баяр хүргэе. Тэгээд өөрөө хөлтөд тань ээжийнхаа одоо хийж бүтээсэн үйл хэрэг үнэн шудраг хичээнгүй хөдөлмөр зангаар танаараа үргэлж бахархаж хайрладаг шүү ээжигээ. Тэгээд өдий зэрэгтэй өсгөж мөжөөсөн тань маш их баярлалаа. Хайртай шүү ээжтэй. Манай ээжийн өнөөдрийг хүртэл туулж ирсэн ухаан, төвчээр, хөдөлмөр энэ бүхэн үр хүүхдүүдийнх нь өнөөдөр амьдралын суурь юм шүү. Тэ. Энэ сайхан ухаан, хөдөлмөр таны амьдралын түүх олон хүнд ингээд итгэл найдвар төрүүлж хоошдоо их сайхан үлгэр жишээ болох байхаа гэж би бодчих. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү ээж. Урт нас ч удаан жаа. За баярлалаа. Ингээд өдөр болгон дандаа хэлж чаддгүй бах. Тэгээд энэ нэвтрүүлгийг тайлбарлаад ээжтэй бас хайртай шүү гэж хэлье. Хүүхдүүдтэй маш их хайртай шүү. Та нар миний амьдралын утга учир шүү. Бүгдэнд нь хайртай шүү гэж хэлье. За баярлалаа. Яа яач юм. Уйлаад инээгээд. Хоороо уйлж гин үгүй та ичүүр. Яа одоо хүний сэтгэл яалтай те. Үнэхээр одоо хүн нулимсыг бол нэг бол ад жаргалтай үедээ, нэг бол мэдээж зовлон гүнхтэй үедээ гаргана. Тэгээ өнөөдөр бол таны дандаа баярын те талархсан, хайрлсан ийм сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон нулимс тусч байгаа гэж бодож байна. Энэ мөчөд би нэгэн сайхан уран бүтээлчийг нэвтрүүлэхтэй урьсан. Тэгээд аялгууд сайхан дуу сонсоод яриагаа өргөжлөөе. За сайн нэвтрүүлгийн урилгаар Дөөр үжигийн Эрдмийн театрын гослол дуучин, Монгол улсын гавьяач жүжигчин Балган Сүрэнгийн Эрдэнэ туяа үргэлжлэн ирсэн байна. Би босхоо. Вау. Сайн байна уу?
За өнөөдөр та бүгдтэй энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эрхэм багш танд энэ олныг сайхан хүмүүсүүдийг цуглуулад, уйлуулад дуулуулад байж байгаа юм чинь. Дуулахыг би хийе, уйлуулахыг та хийчлээ. Тэгээ мэдээч хэрэг багш хүний ажил ямар гэдгийг би мэдж байгаа. Хүн энэ хорвоо ертөнцид хурж ирэхдээ бүх биелүүлэх ёстой, хүний амьдрал байх ёстой бүх юмыг жамбалд орж байгаа. Жанцсан нуруугаан хөгжим, хүний заяа хэмээх дууг сайнаа маань захиалсан юм аа тань. Хүрийн усанд цэлмэсэн айгад нэгэн заяа Хүрийн ичэн шигсэн сэтгэл нэгэн жаа Хүний заяаг тэгсэн ичэн нэгэн заяа Хүдгийн дуран түргэсэн аваад нэгэн жааргоо Монгол Улсын гавьяач жүжигчин, дөр үжгийн Эрдмийн театрын гослол дуучин Балган сүрэнгийн Эрдэнэ туяа. Маш их баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. За маш их баярлалаа. За хүний заяа гэж одоо хүн өөрөө зөв явах юм бол гайхалтай, баяр талархал, үргэлж одоо сайн сайхан зүйл угтдаг. Тэгээд хүний заяа гэж энэ гайхамшигтай Монголын ард түмний зүрх сэтгэл тэгшгэлдэг энэ дууг таньдаа зориулсан одоо уран бүтээлчтэй нэвтрүүлгийн маань зүгээс хүсэл тавьсан. За юу бододсов? Хүний заяа их урт удаан байдаг юм байна. Их сайхан байдаг юм байна.
Ер нь хүн болгон ингэж зөв явбал яг тэр хувь заяагаа дагаад тэр сайхан буян хишгэн заяан түшиж явдгиймаа гэдгийг л одоо энэ дуунд ч өгүүлж гэн миний одоо аав ээж ч бас тэгж сургасан. Тэр юу л бодогдлоо доо. Энэ дуу бас тийм л хэцүүлгийг бодож суулаа. За тантай ярилцахаар одоо бас тойрол хүмүүстэй уулзаал явж байхдаа бас хэд хэдэн онцлогуудын нэг тод сонслоо л да. Одоо та чи одоо дэндүү гэхэд дэндүү цэвэрчгүй юм шиг байна. Тэгээд дэндүү зарчимтай, тэгээд чин сэтгэлтэй ханддаг, ихэлсэн бол дуусах гэсэн зарчимтай. Тэгээд таны хувьд хамт олондоо тий одоо үр хүүхэдтэй. За тэр 5-6 настай жоохнуудад бол одоо арайч шудраг бай зарчимч бай гэж хэлэхгүй л байх. А гэхдээ та одоо бусдаа эргэн тойрон хүрээлэлтэй байгаа хүмүүстэй одоо ямар зүйлийг гол зарчмаа болгож хэлдэг үү? Ер нь нэг тэгж одоо хилээд дэдгүү ч гэсэн миний одоо тэр өөрийн тавьж байгаа шаардлага байгаа байдал хүмүүст бас нэг тэгж шаардж байгаа юм шиг тэгж санагддаг байж магтгүй. Одоо их ажиллаар дарамталж шаардлага тавьж исэн бол бас уучлаарай. Гэхдээ энэ бол одоо бид нэр зорилгодоо хүрэхийн тулд тэрний дундаас бол няцаж болохгүй. Хичнээн сайн ажиллаж чадна. Тэрнийхэн чинээгээр бид нэр үр шимэн бидний одоо зорилго болсон үр хүүхдүүдэд маань үр дүн гарах учраас бид нэр эндээс нэг ухрах тийм ирэх байхгүй хүмүүсээ гэж ойлгодог үндсэн дээрээс миний тэр занг ч гэсэн манай хамт олон бас ойлгоод надтай хамтдаа тэрний төлөө бас ингээд зүтгээд үр дүнд хүрдэг. Одоо сүүлийн үед би нэг их тэгж одоо тэр маань яаж чухалаа гэж нэг санаа зовхоо болцсон байлээ. Тэгэхээр манай Баян зүрх дүүргийн одоо энэ хамт олон бол үнэхээр дайчин, үнэхээр бүтээлч, санаачлагтай тийм өөрөмсөг сайхан мөсгөөчүүд байдаг. За мэдээж цэцэрлэг гэдэг бол одоо Монголын өрх бүрийн хувьд бол маш том юм орон зай байдаг байхгүй. Маш том асуудал тий. Одоо залуу гэр бүл одоо өөрийнхөө карьерийг хийх гэж байгаа ижээ аав нар ингээд нэг үр хүүхдээс сэтгэл зовхгүй нэг амар тайван цэцэрлэгт өгчих юм бол бас хөдөлмөрлөх юм боломжтой. Одоо бас ийгээс нэг гайгүй болцсон байх. Нэг хэсэг бол одоо хүүхдүүдэд бараг суглаагаар цэцэрлэгт өгдөг байлаа шүү дээ тий. Тэгэхээр одоо тэгэл таны хувьд өөрөө яг тэр бодлогыг тэр хэрэгжүүлж байгаа дээрээс нь улс орон маань үнэхээр нөхцөл байдал нь тийм учраас одоо тийм арга хэрэгжилж байгаа ч гэсэн таны одоо сэтгэл бас лэмзгэлдэг л байсан багт. Одоо тэр асуудал бол байхгүй. Хүүхэд болгон яг харааллын дагуу хүссэн сургууль цэцэрлэгтээ орох юм хүртээмж бол харьцангуй бий болсон гэж бодож штэ. Энэ тухай таас мэдээлэл. За яг нэг үе бас тийм аюу хэцүү байдаг гэсэн. Биднэрт ч гэсэн бас үнэхээр хэцүү байдаг байсан. Тэгэл одоо аль болохоор л тэр ээж аав одоо ажиллаа хийхин тулд хүүхдийн ч гэсэн аюул осолгүй ингээд цэцэрлэгт авчих юмсан гэдэг хичнээн их хүсэл байсан ч гэсэн үнэхээр одоо байр багтаамж одоо барилгын хүртээмжээс шалтгаалаад ингээд 100% бид нэр авч чаддаггүй байсан. Одоо бол тэр бол одоо сүүлийн 4 жил бол энэ асуудал бол шийдэгдсэн. Энийг бол шийдэхин тулд одоо манай боловсролын яам бодлогын хэмжээнд одоо айгүй сайн зохицуулт хийж одоо бол бид нэр ингээд цэцэрлэгийн байр нь багтаамжгүй байсан ч гэсэн төрөөсийн байраар одоо улс одоо мөнгөний төлөөд хувь иргэнтэй одоо гэрээ байгуулад тэр байрыг засаж тогтжуулаад цэцэрлэгийн нөхцөл байдал тохируулад ингээд хүүхдүүдэд нэмээд авч байна. За мөн энэ дээр бол би бас сүүлийн 7 жил манай Баян зүрх дүүрэгт хэрэгжүүлж байгаа нүүбийн хүүхдийн сангийн төслийг дурдмаар байна. Энэ бол одоо үнэхээр үр өгөөжтэй сайхан төсөл болсон. Манай Баян зүрх дүүрэг нутаг дэвсгэрийн хувьд ч гэсэн том байдаг. Хүн амын хувьд ч гэсэн маш өргөн олон хүн хамтаа байдаг. Тийм учраас манай дүүрэгт бол сүүлийн 7 жил одоо бага насны хүүхдийн цогц хөгжил боловсролын одоо үйлчилгээний чанарыг сайжруулах гэсэн ийм төсөл хэрэгжээд ингээд одоо 7 дахь жилдээ явж байна. Энэ бол одоо яг бидний саяын ярьдаг одоо энэ хүртээмжийн асуудалд хувь нэмрээ өгсөн. Одоо жишээлбэл манай 11-р хороонд
17 дугаар хороонд 9 дугаар хороонд цэцэрлэгийн барилгыг одоо барьж өгсөн. За барилга барихаас гадна одоо зарим одоо захын ороод хүртэл одоо гэр бүлгүүд ажилтдаг. Тэгвэл энэ нүүбийн хүүхдийн сан энэ гэр бүлгүүдийг одоо сайхан дулаан агааржуулалтын системтэй одоо халаалтны асуудлыг шийдээд өгч जैन, ариун цэврийн байгууламжийг байгуулад өгч जैन, энэ нөхцөл байдлын орчныг сайжруулах тал дээр маш их хөрөнгө оруулалт хийж ингэж биднэрт одоо хамтарч ажилласан. Тэгээд энийг дайлимдуулаад бас одоо нүүбийн хүүхдийн сангийн хамт олон байгууллагт одоо маш их талархаж явдаа хэлье. Одоо тэгээд ийм 3 хороонд одоо цэцэрлэг бариад өгсөн шүү дээ бид. За тэгээ энэ ажлыг хэрэгжүүлж ажиллаж байгаа мэрэгчлэтний хувьд бас өөрөө ажил хөдөлмөрийнхөө бас он хугацааг зориулсан 22 дугаар цэцэрлэг нь бас нэг чухал байр суурь эзэлнэ. Томоохон байр суурийг эзэлж байгаа. Тэг би түрүү хэлсэн тийм ээ 2001 онд би ингээд Улаанбаатар хотод орж ирсэн. Орж ирээд би шууд 22 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажилласан. Тэгээд энэ байгууллагт би одоо 11 жил арга зүйч хийгээд тэгээд дүүргийн мэрэгчлэлтэн болсон байгаа. 22 дугаар цэцэрлэг бол одоо миний Улаанбаатар хотод одоо амьдралаа авч явах одоо үндэс суурь болсон. Надад маш их тийм тусалцаа манай хамт олон намайг маш сайхнаар хүлээж авсан. Олон сайхан амжилтуудыг бас ингээ хамтдаа бүтээсэн. Ийм сайхан дурсгалтай хамт олон байгаа. Одоо миний охин ч гэсэн 22 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаа. Оо тийм үү. За зохиолоор одоо түрүүний нөгөө хувь заяаг дээр би бас тэрийг бодож илээ. Эсвэл хүний хувь заяа юм да. Би 22 дугаар цэцэрлэгт ажиллаж 11 жил ажилласан. Ерөөсөө санаандгүй байж байгаа л миний охин 22 дугаар цэцэрлэгтэй холбогдоод энэ хамт олон дотор бас ингээд ажлынхаа гарааг ингээ үргэлжлүүлээд явж байгаа. За алин модноосоо хол ундагвэ гэж. За 22 дугаар цэцэрлэгийн хамт олон бас хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн иржээ. Манай зочин баг мэдээд ийн үгүй юу? Энэ сэтгүүлч энэ сэдв рүү ярихаар дараагийн зочин орж ирнэ гэдэг. За баярлалаа та нартай. Игтэй багштайгаа ажиллаж явах хугацаанд маш олон одоо амжилтыг бүтээж Баянзүрх дүүргийн тэргүүний цэцэрлэг, мөн нийслэлийн тэргүүний цэцэрлэг, за хүүхдэд ээлтэй байгууллага, за тэгээ мөн Баянзүрх дүүргийн тэргүүний шилдэг заах аргын нэгдлэр шалгарч ийсэн. За игтэй багш маань өөрөө бас одоо дүүргийн шилдэг арга зүйчээр бас шалгарч байсан. Баярлалаа. Игтэй багш маань одоо Баянзүрх дүүргийн одоо улсын тэргүүний 22 дугаар цэцэрлэгтэй салшгүй холбоотой. За баярлалаа. Тандаа дахин эрүүл ихийг хүсье. За баярлалаа. Ингээд Баянзүрх дүүргийнхаа 22 дугаар цэцэрлэгийн одоо хамт олонд бүгдээрэнд нь хайртай шүү. Бүх юмн дээр хамт шүү гэж хэлье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Эрдэм бүхэн танаас ихтэй, их шиг дуу танаас ихтэй, хүндэт хайрын хүүхдингээр багш таныгаа магтан дуудъя. Багшаадуудын багш таныгаа дуудъя. Багша хайрын багш таныгаа хайрлаа. Танаас ихтэй орчлон хорвоо танаас ихтэй үнэн мөнхийн ачдал тэнгэр багш таныгаа хайрлан дуудъя. Багшаадуудын багш таныгаа дуудъя. Багша хайрын
Ээлжих эрдэм таньяас ихтэй дэлхийн ертөнц таньяас ихтэй үүдэн мөнхийн наран тингээ багш таныгаа хайрлан дуудъя багшаруудын багш таныгаа дуудъя багша хайрхи багш таныгаа хайрлаа Үлэм хорводи наран таныгаа дуудъя багш таныгаа дуудъя багша хайрхи багша хайрхи багш таныгаа дуудъя Боловсролын салбарын тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын хүүхдэд чиглэсэн энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ зовлон жаргалыг нь бол мэддэг гэж ярьсан. Тэрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудал гэж бас их том зүйл байдаг шүү дээ. Тэд нар өөрсдөө бас ээж өөрсдийнхөө бяцхан хүүхдийг өөр нэг багшид даатгачаад хүний бяцхан хүүхдийн төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр энэ тал дээр таны хувьд бас хэлий ярий гэж боддог зүйл юу вэ? За энэ намрын хувьд ч юм бол ер нь багш нар яах вэ? Бас нийгмийн асуудлаа төр засгаараа бас шийдүүлээд авлаа. Энэ дунд яг цэцэрлэгийн багш нар маань одоо орж чадсан уу? Тэ энэ шийдвэрлсэн асуудал дээр. Ер нь өглөө 7 цаг гэхэд ирээл орой бараг 7 цагт л явдаг. Ийм л хүмүүс. Ямар ч байсан бид нэр бол одоо цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилтныхаа хүүхдийг одоо цэцэрлэгт нь зүгээр харьяаллын бусч байсан ерөөсөө цэцэрлэгт нь л авч ажилуулах хамгийн нэгдүгээр ачаал бол энэ. Тэгэхээр хүүхдээ бид нэр одоо өөр газар цэцэрлэгт өгчөөд өөрөө өөр цэцэрлэгт ажиллана гэвэл ерөөсөө ямар ч боломжгүй байдаг. Тийм учраас тэр бол одоо хамгийн чухал нэг асуудал нь болдог. За тэгээд ер нь манай цэцэрлэгийн багш нарын хөдөлмөр нь маш хүнд хэцүү гэдгийг бол төрөөд дурдсан. Тэгээд яг эндээ тохирсон цалин хөлс бол одоо яг авч чадахгүй байгаа нь одоо нийгэмд бол одоо энэ бол бас асуудал болоод ингээд асуудлаа манай багш нар бол ингээд илэрхийлээд ингээд одоо шийдэгдэж байгаа. За нөгөө талаар бол багш нар маань одоо манай дүүргийн хувьд бол одоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр бас сүүлийн нэг 2-3 жил 4 жил шахуу одоо багшаа дэмжих гэдэг энэ үйл ажиллагаа бол явагдаад ингээд орон сууцны асуудлыг бас шийдэхэд тодорхой одоо урьдчилгааны асуудлыг одоо манай Баян зүрхт өөрөг шийдэж өгч байгаа ийм сайхан асуудал одоо үлгэр жишээ болоод явж байна. За мөн одоо багш нарын суралцах тал дээр бас дэмжлэг үзүүлээд явж байна. Багш нарыгаа алдаршуулах, багш нарынхаа туршлагыг түгээн дэлгэрүүлэх энэ асуудал бас манай дүүрэгт бол нэлийн өргөн хүрээтэй хийгддэг. Ер нь бид нар одоо мөнгө төгрөгийг өгч чадахгүй юм чинь багштай бол одоо өөрийнх нь хийж байгаа, бүтээж байгаа зүйлийг бусдад түгээж өгье, тэр багшийг алдаршуулъя гэдэг ийм зарчим дээрээс үндэслээд манай боловсролын хэлтс бол жил болгон багшийнхаа сайн туршлагыг, сайн хийж байгаа одоо бүтээлийг одоо эмхтгэл ном гаргаж хэвлүүлэх, олныг хүртэл болгох, батламж гардуулах одоо ийм ажлыг бол одоо бид нэр 15 оноос эхлээд ингээд зохион байгуулад энд бол яг одоо бүтээлээ оролцуулсан багшийн тоолох юм бол бас нэлээдгүй одоо 200 багшийн бүтээл ингээд эмхтгэдээд одоо олны хүртэл болоод ингээд явж байгаа. Энэ бол одоо бас багштай тус нэмэр болсон багшигаа дэмжсэн үйл ажиллагаа гэж бид нэр ингэж үздэг. Ерөөсөө тэр хийж байгаа зүйлийн дэмжээд өгтөл маш гоё сэтгэл өөдрөг болдог, ирч хүч авдаг. Хамт олон түүгээр нь одоо бахархдаг, баясдаг, найз нөхдөдөө хүртэл одоо тэрнгээр бахархах жишээтэй ингээд ийм сайхан нэг уламжлал бас манай дүүрэгт байгаа. За мэдээж амьдралынхаа маш олон жилийг зориулсан энэ талбараас холдмооргүй л байгаа биз. Холдмооргүй л байгаа. Одоо тэгээ яах вэ?
Зүгээрээ эднэртэйгээ байнгын үргэлж холбоотой хамтдаа ажиллаа хийхгүй байсан ч гэсэн миний сэтгэл зүрх бас л эднэртэйгээ хамтдаа ажиллаа хийгээл явж байна. За, сайн уу санаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн эрхэм хүндтэй зочин болгож танд хүндэтгэл үзүүлэх энэ сайхан санаачлага бол яхааргүй нийслэлийн Баян зүрх дүүргийн одоо бүх цэцэрлэгийн эрхлэгч нар, арга зүйч нар, боловсролын хилцээх нь хамт олон одоо хамтран зүтгэгчд нь бидэнд энэ хүсэлтийг тавьсан. Тэгээ энэ нэвтрүүлгийн ард бүгдээрээ хамтдаа ажиллалаа. За Баян зүрх дүүргийн боловсролын хилтэс, за сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, цэцэрлэгүүдийн эрхлэгч нар, арга зүйч нарын төлөөлөл танд хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Яна энэ билеттэй даваад өгөх болох юм. Баярлалаа бахархаж явдаг шүү. Хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй багш, сургууль хүмүүжүүлэгч, ажилтан хамт олноо удирдан чиглүүлэхдээ түүчээлэн манлайлж авсан инхтэй мэрэгжилтэндээ одоо хоочж гисэн биднийг бас зааж сургаж чиглүүлж аваарай гэж хүсэж байна. Тэгээд аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За энэхүү бас боломжийг ашиглаад мэрэгжилтнийхаа талаар нэг сэтгэгдлээ ярихыг хүсэж байна. Эхлээд уулзахад нэх гоё инээд алдсан, нэх ийм ээлдэг дөлгөөхөн харилцаатай айгүй гоё арга зүйч байсан. Тэгээд энэ хүн хизээч ууралдгүй хүн байхаа гэсэн тийм сэтгэгдэл авч ирсэн. Тэгээд одоо ингээд хугацаа харахаар 20 гаруй жил өнгөрсөн байна. Гэхдээ бас мэрэгжилтнийхаа тийм одоо ууралж байгаа дүр төрхийг илүү харахаасаа илүүгээр инээмсэглсэн эрэг хандлагатай тийм харилцаануудыг айгүйх хардгаа. Тэгээд танаараа үнэхээр их бахархдаг шүү. Танийгаа хүндэтгэж явдаг шүү. Баярлалаа. Маш их би одоо өөрөөрөө бахархах биш, та нараар маш их бахархаж байна. Ийм сайхан үйл ажиллагааг, ийм сайхан дурсамжийг бүтээгээд надтай хамт энэ цаг мөчийг, ийм үнэтэй цагаа надад зориулаад та бүхэн ингэж одоо зохион байгуулалтанд орж ингэж ажилласанд боловсролын хилцээхээ хамт олон тэр дундаа мөнх эрдэнэ даргад за тэгээд эрхлэгч нартай, арга зүйч нартай маш их баярлалаа. Энэ их хүндэтгэлийг би одоо надад бараг агтсан хүндэтгэл байна гэж ингэж бодож байна. Тэгээ та нартай бүгдээрэнд нь хайртай шүү. Бид нэр маш их олон одоо өнөөдөр ингээ яриад суух юм бол маш олон дурсамжууд байгаа. Тэгээд энэ бүхэн бол одоо байнгын үргэлжлээд та нарт одоо гэрэл гэгээ болж сайнаар дурсагдж явж байгаад би их маш их баярлж байна. Та нарын их хүндлэлийг би ер нь баг одоо яандал гэж бодож байна. Яагаад надад ийм их хүндэтгэл үзүүлж вэ гэд би өөрөөрөө маш их бахархаж байна. Тэгээд аав ээжээрээ бахархаж байна. Өр хүүхдээрээ бахархаж байна. Та нараараа бахархаж байна. Та нар маань үнэхээр гайхалтай хүмүүс шүү. Баярлалаа. За баярлалаа. Тэр их сэтгэлийн одоо хүндлэл эдэр надад бас мэдрэгдэж байлаа. Тэгээ энэ бол танд маш сайхан ирч хүч. Тэгээ урт насыг бэлгэлсэн гэдэгт итгэж байна. Тэгээ танд хамгийн гол нь эрүүл энхийг хүсэн өрөө. Тэгээ Монголын ирээдүйг бүтээж байгаа боловсролынхаа салбарт
өстой хэд настай хүчин зүтгэх бах. Таны сэтгэл хизээч энэ салбараас холдохгүй хүн байна. Тэгээд энэ салбартаа зөвлөх хийх бах гэж би найдаж байна. Тэгээд сайн нэвтрүүлгийнхаа нэрийг гэдэг дэвтрийг танд бэлэг болгон барьж байна. Тэгээд нэвтрүүлгээ жаргаж таныг бас чин сэтгэлийн үг хэлээд хоёулаа нэвтрүүлгээ дуусгая. Яасан. За тэгэд энэ сайхан нэвтрүүлэгт ороод маш их гоё гэгээлэг дурсамжуудыг ярьж ингэж хөөрөлдлөө. Маш гоё сайхан нэвтрүүлэг байдгийм бэ. Өөрөө яг орж үзээд л энэ сайхныг мэдэрлээ. Энэ олон хүний сайхан өрөөлийг, энэ олон хүний сайхан хүндэтгэлийг ингээд сонссондоо өнөөдөр би маш их аз жаргалтай байна. Та нартай аз жаргал сайхан бүхнийг одоо хүсэн өрөөе доо. Ингээд завтруулна. За үзэгчдээ өмнөдөө Ням гаргийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. Энэ удаагийн зочин маань Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, за Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Цэнт сүрэнгийн инх туяа. Үзэгч та бүхэнтэй амьдралынхаа түүхийг хуваалцлаа. Эх 7 хоногт дараагийн нэвтрүүлгээрээ иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. За баярлалаа. Баярлалаа.